Тиндрийн юм лайв хөлбөр юм байна. Би дунд нь гимших гэдэг байхгүй. Яг ч үгүй юу таар одоо яг энэ дэр юунаас нь олоос авчих юу таарсангүй. Би юуг нь буруу хийчихвэ гэдэг ч юм уу. Эсвэл би танилцуулах эсгүүч байж юу гэдэг ч юм. Сайн байна. Ингээд Sky Media Go Plus-аас зохион байгуулж байгаа кино подкастын дугаар эхэлж байна. Ингээд та бүхэнд өнөөдөр хамт кино ярилцахаар ирсэн. Зочтой танилцуулъя. За миний хажууд Rusty Talk-ийн одоо хөтлөгч продюсер Rusty маань хүрэлцэн ирсэн байна. За мэдээж та бүхэнд Quiz Night-аараа танилцуулсан Мико маань хүрэлцэн ирсэн байна. Хай. За тэгэхээр бид нар бол өнөөдөр бас сонирхолтой киноны талаар ярилцсан. Ингээд үзэж байгаа хүмүүст бас сэтэл өгөх одоо тий яагаад тэр киног үзмээр байгаа нь тий тэр зүйлийг ярилцах болно. Тэгээд миний одоо ярих гэж байгаа эхний кино бол Өрөндийг зорих зам гэсэн юм киногаа. Энийг бол Монгол солонгосчууд хамтран хийсэн киногаа. Өнгөрсөн жил гарсан. Тэгээд энэ кино маань болохоор Улаанбаатар кино наадмаас хангар чанал хүрсэн юм билээ. Тэгээд хоёр орны уран бүтээлч хамтарч хийсэн кино. Гол агуулга нь яг хөтэ одоо хойд солонгосын хүмүүс чинь монголоор дамжиж ингэж ордог юм биш үү? Хятад ороод. Хятад Монгол соёл юм биш үү? Сонгосон юм баг тийм. Өөр зам байхгүй. Яг тэгэхээр нөгөө байгалийн бүтцэн Монгол аюу хэцүү. Тэгэхээр нэг тийм харуул хамгаалалт жоохон сул байдаг гэж тэр кинонд хийсэн юм шиг байна. Тэгээд тэрийг дамжиж ороход ямар ч Монголд ирчих юм бол өмнө солонгос руу орох боломжтой. Энэ агуулгыг одоо гаргасан кино шиг үлээ. За тэгээд бол бидний мэдих нэг алдартай солонгос жүжигчдэр нэлээд тоглосон. Яг солонгос жүжигчдийн талд бол тиймэрхүү юм байгаа. Тэгээд манай хоёрын зүгээс энэ кинод талаар мэдээлэл харсан болоо. Зүгээр сонсон нөгөө Улаанбаатар олон улсын кино наадамд би чинь яг одоо үзэгч гэдэг утгаар жил болгон бас сонирхож ордог болохоор яг үзээгүй. Яг наадмын үед бол үзээгүй. Гэхдээ яг тэр үед бол сонсч байсан кино байна тийм. Тэр харсан. Тэр айгу алдартай жүжигч тоглолцсон байсан. Трейлерыг нь үзсэн. Тэгээд би бас буруу санааг бол чиний нөгөө нэг задлагаар нэг удаа орж ирсний чинь бол бас үзсэн юм шиг санагдаж байна. Богино хөлбраар тийм яг нөгөө театруудаар гарч явах үед нь тий эхний 10 минут нь гарч ирсэн. Тэгээд яг би зүгээр ингээд тэр тухайн материал ингээд кино багийнхантай асууж байхад юу яасан бэлээ. Энд чинь бод түүх дээрээс идэвсэн гэж хэлээ. Мэдээж кино учраас нэг цаг хугацаа нэрийг өөрчилж байгаа. Тэгтээ нөгөө нэг Сүхбайгоогийн яг тэр өмнөд хил дээр амьдардаг нэг хүн байсан юм байна л Монгол хүн. Тэгээд энэ хүн манайх нь одоо өөрт нь тохиолдсон явдлыг бас дэлгэрүүлэх гэсэн бэл. Киноны нээлтэнд өөрөө иржсэн гэж хэлсэн. Тэгэхээр 2000-ад оны ихэнх үед яг энэ оргилдөө хүрсэн юм байна. Одоо нэг хятадаар дамжаад Монгол руу зогтох тэр үеийн үйл явдлыг дэлгэрүүлэх кино болсон баг. Кино болгож хийсэн юм шиг үлээ. Тэгээд яг үзэж байхад л над төрсэн сэтгэл нь юу вэ гэхээр ингээд Монгол хүний нэг юм сайхан сэтгэл байт юм байл та. Ямар ч одоо улсын хүн байсан сайхан туслаад хоолж унтлаад ядарсан бол тэ одоо ус унд хүлээд тэр үедлээ бас гоё харуулах гэж зорьсон болов уу гэж харагдчихсан. Ерхэдөө бол одоо тэгэхээр орж ирэхээр скватерд орон тавиар орж ирэх үү? Аггүй. Бүр урд хэлээр юм билээ. Говь гардаг. Бүр говьор орох юм тий. Одоо өмнө говь хавцал юм байна. Тэгэхээр чин хятадаар бас нилээ явсан гэсэн үг юм тий. Нилээ гол руугаа явж байгаа таашаа харж ирэх нь шүү дээ тий. Яг кино үзэж байхад бол Монголын байгалийн зураг л ихгүй харагдсан. Дрон бүтээж байгаа шүү дээ тий. Агарын зураг нилээх авчихсан. Нөгөө нэг өмнө говь болын тэр нэг хүрэн ханын хийц гэдэг үл тэр газар ихэнх зураг авалт явагдсан байлээ. Одоо нэг юм Годзиллагийн нурууны сэвэнг гадчихсан шиг харагддаг байхгүй. Тэгээ тэн дээр аявих зураг авсан. Яг байшлаар бол тэр бол манай хил бол биш шүү дээ тий. Зураг авалтын гой үзэмж талаас нь хүмүүст харуулсан билээ. Тэр киног үзсэн солонгосчууд баг тэр байгалийн тогтцыг үзэх гэж бас нэлээ ирсэн баг. Яг л өмнө говь руу нэлээ их тэр хүрэн ханан хийц гэдэг газар хүмүүс их явд юм билээ. Кино зураг авалтын локейшнер одоо юу яах чинь төвчүүлэлт гэх юм уу одоо тодорхой хэмжээний ажилтгуулт тий ер нь бол ууг нь тэр чинь бас айгүй чухал юм шүү дээ тий. Тэгэхээр тэр бас болж ш хүмүүс тэр татсан бол анхаарал татаад тэрийг сонирх хүмүүс ирж яах гэдэг чинь бас болж л байна уулын гоё санаа. Одоо ингээд кино байршлаар ингэж явдаг юм жуулчлалын хэсэг бол солонгост айгүй сайн хөгжсөн юм. Тэр газрынх нь орлого нэмэгдэх ч юм уу. Тэгээ маань кино зураг авчихсан гэдэг үнийн нэмэгдэх ч юм уу. Одоо Parasite киноны тэр байршил чинь бүр амар алдартай болсон шүү. Яг тэр шиг ийм одоо анимууд дээр бол тэр бүр алдартай шүү дээ. Японд тэр бүр энэ нөгөө ядж хахад яг амьдрал дээр байдаг газруудаа зурдаг тийм. Тэгээ тэр хэсгүүд нь бүр ингээд айгүй алдартай болчихдаг тийм. Яг манайд ч нэг хэсэг юу байгаа шүү дээ. Говьд ирж фургонтой аялах. Тэгээд болсон шүү дээ. Нэг сүүлийн хэдэнд л нэг хэсэг баахан влогод гарсан шүү дээ тийм. Тэгээ фургон дээр гарч сууж зураг авахулдаг. Тэр чинь нөгөө хүргэл төрлийн нэвтрүүлэг бүр дэвэр гиссэн шүү дээ. Тэгсэн сүүлд бол хүргэл төрлөө. Тэрний өмнө чинь нөгөө нэг хамтлаг ирээд клип хийсэн. Тийм клип хийсэн тийм. Тэгсэн. Тэгээ үүнийг дагаад бас нэг сонин бизнес аягүй сайн хөгжиж байгаа юм. Тэр нь болохоор нэг яг нэг авч явдаг хүмүүс Монголд хоорны хилтэй тэгээ зохион байгуулад тэр хүн бол ерөөсөө юу ч гарахгүй зэ. Зүгээр зохион байгуулалт хүн машин дэрэг хүмүүсийн хөслөд болоо. Тэр хүн аягүй сайн хийдэг гэсэн. Би 2-3 өнөөс тийм үс хийдэг маа найз байна. Болчихсон. Юу тэгээд одоо ер нь бол түүхэн үйл явдал кино тийм
Тэгээд аз жаргалтай төгсдөг үү яадаг вэ? Ер нь бол ад жаргалтай төгсөн. Тэгтээ бас үн чи үхэл кино төвчд үхэл хагас нэлээд гарч байгаа. Заримдаа одоо зарамдаа ирж байгаа дүрс минь зарим нь хүрдэг ч юм уу. Тэгэд манай бас хилийн зэргүүд бас жоохон амар ирсэж байгаа нь тултаад тэр чинь нөгөө хил гарч байгаа нь хойноос нь хөөгөөд хойц солонгосын тэр бэлтгэгдсэн зэргүүд яваад байгаа байхгүй хил нэвтрээд. Хойц солонгосоос бас зэргүүд хөөгөөд. Манайх чи хил зөрчигч гэдгээр нь урдаас нь хөөгөөд. Бид нар бол тусалж байгаа. Гол зорилго нөгөө нэг айгүй том хойд солонгосын даргын охин цугтаж байгаа юм байна. Дарга нь аав нь асуудалд орсон. Тэрийг нь хойноос нь барихын тулд хойд солонгосон зэрэг. Бүр тусгай зэргүүд явж байгаа юм шүү дээ. Гэтэ тэр нь усаас нь тавиулаагүй зориуд явж тэр амьд гэрчээ барихгүй бол өөртөө асуудалд орох гэдэг учраас нэг ашиг сонирхолтой тургуулаад хойноос нь хөөгд байгаа байхгүй. Тэгээд нэгд Монголд ороод ирчихээр манай хилийн зэргүүд бол туслаад байна гэсэн үг юм уу? Яг эхлээд нөгөө нэг манай одоо ардын жүжигчин Саран Туягчийн тоглосон дүр маань одоо тусалж байгаа яг. Зөв. Айл. Элсэн махан дунд унтсан байхад нь хүүхэд нь болоод тэгээд туслаад сэргээж байгаа. Нөгөөд нь хилийн зэргүүхэндээ мэддэгдээд хилийн зэргэн дээр яж нөхийнхээ ардуутай аюу сайн найзууд хэлээд тэгээд нэг санаанд үуч юм уу тэд нэг солонгос охин байж нэг айлын тэгээд тэр охин орчиод чигээд. Гэтэ кино зохиолын хувьд л яг ерөнхий бүтцсэн байна. Одоо нэг хим маяг бол ивдэггүй. Зарим нь ингээд нэг жоохон ингээд лог зөрчлөө бид чинь. Тийм бол одоо энэ өрнөдийг зорих замд бол тийм нэг харагдаагүй. Ер нь бол давгүй кино. Ганц хоёр нэг шүүмжлэл юм бол CJ дээр нь жоохон илт мэдээд. Тэр нь юу гэхээр нэг овийн шуургууд шүү дээ. Тэр нь ингээд жоохон ингээд мэдгэхээр уулз болж байгаа биш. Одоо яг тэр үдэн зураг авалт тааруулж хийх бас хэцүү л байна. Хүлээгээд байна. Хин Жаки Чан чинь бороо орохыг заавал хүлээдэг байсан гэж дээ. Бороо ормоор л байна. Тэ одоо зураг авалтан дээр бороо л ормоор байна. Тэгээд Америкт очиод хийхээр зардал айгүй өндөр гардаг болохоор бороо мороо хамаагүй зүгээр өнөөдөр зураг аваад дуусгах чи гэдэг тийм хандлага. Би бол хизээч өөрөө тэгж кино хийдгүү гэж ярьж байсан. Тэр нь Холливуудын нөгөө кино хийдэг хэм маягт өөр айгүй дургүй байсан шүү дээ. Тийм. Бид нарт яг Холливуудын зарим киногоор хөржлээсэн баг. Гэхдээ ер нь яг өөрөө тэр процесс нь бол айгүй дургүй тийм. Яг сая нөгөө бороо орохыг хүлээдэг гэдэг шиг 1917 шүү дээ. One Continuous Shot. Тэр кино чинь болохоор юу яасан юм нөгөө нар гарахыг хүлээгээд зураг авахыг зогсож ирсэн. Behind the scenes чинь яг л нөгөө нэг гэрэл гэж байхгүй байгалийн гэрлэр гэж үйл учмууд гэдэг нам зогсдог. Нар гарахыг хүлээгээ бөөнөр ингэж сууг. Нар гарлаа ангууд буралдаж камераа заагаад бичижсэн. Тэр түүх байсан гарч илээ. Тэгээ нэг үргэлж шотор авна гэдэг амар тийм. Үнэхээр чанга тэр бол үнэхээр хэцүү. Би нэг тийм 10 минутын тасралтгүй шорт фильм хийж үзсэн байхгүй юу? Нөгөө машин дотор яваал. Нэг зураг авалтаар тасралтгүй зураг авалт үнэхээр чанга болоо. Би тэрэн зориулж ингэж машины ингэж бүтэн камер ороод машины гаднаас нь тойрдог юм стап гарнуураар хийсэн байхгүй. Цонхон онгорхоо. Тэгээд тийм бүтэн цаграг хийгээд энэ машины камераа тэр зам дээр камер залгах хөдөлгөөнгөө яваад. Тэгээд хөө хин чим. Children of Men дээр явдаг шиг үү? Children of Men дээр чинь нэг амар том үргэлж хэсэг байдаг шүү дээ. Боо юм болж явсараа машин суугаад үргэлжлээд явдаг. Тэр шиг юм шүү дээ. Тэгэл камера доош нь харуулсан эцэн тэгээд нэг 360 камертай өссөн үсгээ авдаг. Тэгэл хийсэн ч гэсэн нөгөө нэг юм ойгоол айгүй хэцүү дараа нь CJ ингэж эвлүүлэх гэж. Тэгээд энэ One Continuous Shot үнэхээр багийн амт орохт хэцүү юм бил гэж бодсон. Яг уран сайхны кинон дээр яг тийм нэг үргэлж зураг авалтыг яг нэгдүгээр хийхэд маш хэцүү. Хоёрдугаар яг шаардлага байна уу гэдэг нь бас том асуулт нэ байхгүй тийм яг зохиол өрнөл юмдаа тэр нь яг гол хэрэгтэй юм уу эсвэл зүгээр л тийм кул болохоор ч юм уу тийм магадгүй хэцүү болохоор ч юм уу хийх гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө угал сүлээхээс эхлүүлээд энэ рүү орчлуул гэдэг. Баатрагаас юу яд нь штэ. Одоо кино задлантай ингээл одоо уран бүтээлчд хамтарч ажиллаад тэр одоо яг театрт гарч явах үе чамд ихний 10 минутын яриулснаа гэж театрт очиж үзээрэй гэдэг одоо маркетинг ажил хийж штэ тийм. Тэмхүү саналууд ер нь нэлээд орж ирэх үү? Ер нь ихэнх Монгол кинонд орж байгаа. Яалч нөгөө нэг итгэвчүүлтийн сувг болж хувирж байгаа учраас тэгээд орхосоор аргагүй. Тэгэхдээ орж ирсэн бүх саналыг авах гэж. Ихэнх дээр нөгөө нэг уран бүтээлчийн авчраад цуг ярилцдаг. Зарим тохиолдолд ярилцаад яг та ингээд яг ямар одоо мессеж илэрхийлэх зорьсон бэ? Нэрлэлсэн ярилцдаг тэгээ суудаг. Сүүлийн үед бол заримдаа тэр нь жоохон бага болчиход байгаа. Одоо тэнгуут надад нэг юм сонирхолтой л. Одоо кино багийнхантай мэдээж уулзаа чи киноны талаар бас нэг тодорхой хэмжээнд юмнууд мэдээллийг нь авсан баг тийм. Тэгээ өмнөдийг зорих замд кино өөрөө хэрэг зардалтай болж тийм хэрэг зардлаар бүтэж дээр нь одоо Солонгосын бидний бүр олон жилийн өмнөөс л одоо Солонгос гой гой нэг ангитай тийм кинонууд дээр хардаг байсан мундаг жүжигчдийн тэр орж ирсэн л харагдажсэн л та. Тэд нар тэр хүмүүсийг одоо чинь цалинжуулахад ямар хөө байд бол гэдэг. Тэр бол одоо бүр нууц private production баг ил мэдээлэл байх бас над хэлэхгүй шүү дээ тий. Ер нь бол ихэнх зардлууд нь Солонгос жүжигчтэй явсан байж магадгүй. Тэр нэлээд алдартай жүжигчтэй. Харин тийм байлээ. Тэгж л бодож байна. Монгол зураг авалт нь бол Монгол талынхаа хариуцаад хийсэн байлээ. Бидний мэдхээр бол Самдан бүрүү тоглосон байлээ. Эрхэн баяр жүжигч яах тоглосон байлээ. Ардын жүжигчин Саран Туягч тэр. Тэгэд яг тэндээс би үдчихэж байгаа зардлыг сайн мэдгүй. Гэхдээ киноноос нэг зүйл надад гоё санагдсан юу гэхээр тэр нөгөө нэг гол дүр тоглож байгаа Саран Туягч минь мөрчийн дүр хийж байгаа нөгөө нэг.
ч бас баригдаад явж байгаа байхгүй юу? Солонгос зэргүүдээ тэнгууд нь шууд газрын байдлыг ажиглангуудаа энд явсан байна, энэ яваг, энэ нэр шууд хөлийн мөрийг хараад эрэгтэй хүн байна, эмэгтэй хүн бүгдийг англиад хэлчихэж. Тэгэхээр монголчуудын малч хүмүүсийн одоо малдаг хүмүүс бол ингээд маш сайн ингээд байгалигаа мэдэрдэг, заган ашиг мэддэг ингэсэн байна. Одоо шуурга болох гэж байна гэдэг бүх юм мэддэг. Тэрийг бас нэлээд гоё харуулсан байлээ. Дээр нь болохоор тэр нэг цэргийн дэслэгч нэг дүр гарч байгаа. Тэр дүр маань бас нэг тэр тухайн нутгийн өмнө говьтой сургуулаа төгсөөд ирж байгаа албаа гэж болж байгаа хилийн цэрэг манаа дээр. Тэр залуу болохоор бас нутаг орн аягүй сайн мэддэг. Хаашаа чиглүүлэх мэддэг нэг олдогдсон байхгүй Монгол цэрэг барьцаанд. Гэхдээ тэрийг мэдээд нэг жоохон төөрөж мөрлөө тойрож замаар явдаг ч юм хаана ус байгааг мэдээд очиход ингээд ус байхгүй зүгээр чихтэй газар байхгүй. Тэр нөгөө солонгочууд байхад энэ ч ус байхгүй худлаа хэллээ энэ гэл киноноор гарч байгаа юм. Тэгтлнүүд нь зүгээр шууд газар ухаал жоох ухаал ус ингээд шүмбэл гараад ирдэг ч юм уу тийм үндсэн нөгөө нэг тэндээ өссөн үнийн юу гэдэг нэг байгалийн нэг онцлогоо харуулдаг шүү дээ Монгол тэрийг бас гаргаад ирлээ. За энэ киног та бүхэн бас үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ киног үзсэн бид нар саяын бид гурван ярьсан шиг Монгол ахуйгаас мэдэх нэ. Одоо бид нараас мартагдсан зүйлийг тэр киноноос олж авч шүү дээ. Ингэж шинжт юм байна. Сонирхолтой түүх бас байна тийм. Бодит явдлаас илэрсэн гэж байгаа. Тэгээд яг хуу сүүлийн жилүүдэд ингээд гадаад улсуудтай хамтарсан кино хийдэг болчихжээ. Ялангуяа солонгосч нэлээд олон кинонд байгаа шүү дээ тий. Их болдог болчих. Тэгэхээр энийг одоо Монгол талын зохицуулдаг компани уучаас байгаа. Одоо чинь Crash Landing on You гэдэг кино үздэг чинь яг ингээд Монголын аюул том компанид ажиллаж байсан билээ шүү дээ. Тэгээ Монгол одоо үндсэн Монгол production мөртлөө Солонгост зураг авалт авч байгаа. Зарим нэг солонгос жүжигчдтэй сценүүдтэй ч юм уу тийм кинонууд бас нэлээд байсан. Яг одоо санаанд бол орохгүй. Гэхдээ хид хідэн кино тийм бол байсан. Одоо Монгол юуны солонгосын хамтарсан production гэ Black Rain гэх нэг кино бол жишээ нь гарч ирсэн тий. Хамтарсан production гэ Монголд нээлттэй солонгос нээлттэй ингээд хийгээд явж лээсэн. Тиймэрхүү юм байгаа. Дээрээс нь сайн нөгөө локейшн гэдэг чинь тэгэнгүүт одоо үед бас нөгөө тийм зориулсан одоо локейшн скаутинг хийдэг те кино гадаадын продакшнууд ингээд бэлэн сервисийг нь үзүүлдэг ийм газрууд байна гэд каталогтой үзүүлждэг ийм тийм байгууллагууд бас нэлээд гарч ирж байгаа шиг байлаа те сүүлийн ер нь 10 орчим жил байна уу 10 дотор байх те тийм баг. Ер нь л өмнө нь л огт байхгүй гэж сахинаас ингээд Google-ээс хайнгууд нь гараад ирдэг болсон байна. Crash-ийн нэг онд үүдээс Nomadic Steppe гэдэг компани ажилласан. Тэгээд сайт руу оронгууд аягүй гоё. Яг л ингээд бүх юм англиар. Тэгээд та Монгол ирээд ингэж болно. Камера баг бүгдийг түрээслэхээр ийм тоног хөрөмж нь холоос чирж ирэхгүй нь шүү дээ. Энэ сервисийг улс болгонд өгдөг монголчуудаас одоо энэ рүү ороод байгаа бид нэр өөрсдөө гэсэн дотоодын компаниудтай болж байна. Авууштай хэрэг байгаа даа. Тийм дид бүтцтэй болчих юм бол уул нь бас тэнцээ зөндөө орлого. Бусдаа дагаад тодорхой хэмжээнд түрээсэн ч юм уу те бас байх боломжтой байна те. Сүүлд нь мэдсэн шүү дээ монголчууд чинь зураг авалтыг чи явцсан байсан байна гэдэг. Юун дээр одоо нөгөө солонгос жуулчид Монголд ирж байгаа шалтгаан өөрөө солонгосч ингээд айгүй их уултай, модтой, тэгээ далаатай. Гэхдээ тал газар юусэн байдгүй. Тэгэхээр одоо манай нөгөө нэг говь юм уу эсвэл ингээд нэг юм зах нь харагдахгүй юм тал тийм ийм газар ирэх сонирхол өөр айгүй их байдаг юм л л дээ. Тэгээд зөвхөн солонгос жүжигчид өөрсдөө Монголд энэ кино зураг авалтын багтаа ингэж хамтарч ажиллахад бас тэднэрт аягүй сонирхолтой байсан байх гэж зүгээр санагдаж байна. Одоо манай говийн тэр нөгөө нэг одоо нөгөө тэр хаттай хэсэг байна тийм. Тэгээ цаашлаад тэр чинь ингэж ерөөсө зах нь харагдахгүй газар гэдэг тэднэрт аягүй сонирхолтой байдаг юм байл л дээ. Далаагаал тэгэж мэдхээс биш. Монголын хамгийн онцлог хэсэг нь бол тэднэрт тэр байсан байх гэж зүгээр санагдаж байна. Одоо энэ кинон дээр ажиллахад тэгээ яг нэг солонгосчууд ч Монгол ирж ажиллах дуртай байдаг шалтгаан нь бас нэг зардал жоохон бага болдог гэсэн. Яг нэг тийм үнэтэй биш. Одоо жишээ нь Crash Landing on You чинь нэг багцаалын төмөр замын хойд солонгос хэсгийг авсан чинь Монголын одоо төв багцаал шүү дээ тий. Айгүй хөөрхөн гоо тэгээд тэмүүлтэ дээрс нь харагдсан бас болоод байгаа байхгүй. Таалан тий богоо. Тэгсэн чинь уг нь тэр зургийг авах хятад хийчихсэн чинь бүр асрын дүнтэй бүр боломжгүй болоод Монголд айгүй сайн ажил нүтдэг гинэ тий. Дуртай идэв шиг байна. Нааш ир. Хойд солонгос шиг харагдаж байгаа. Зарим нэг өмнөхөр одоо тэр нэг хуучин Оросын богоо хангалттай хөгжиг болгоо тэр бас тэр талаараа байдаг байх л та. За бидний одоо энэ нэвтрүүлэгч нь ер нь ингэж 3 дугаар гарна. Бид 3 нэг нэгээрээ хост хийн. Тэгээд хост хийж байгаа хүн болгон маань 2 кино санд болгож ярина. Тэгээд тэр киног үзсэн байвал биднээс магадгүй илүү дэлгэнгүй ярих бах. Жишээ нь Өмдөг зорих замд гэдэг киног үзээгүй юм байна л да. Бид хоёрын хувьд тэгж таар. Гэтэ сэдв сонирхолтой. Сэдв сонирхолтой. Трейлер үзэхэд ерөнхийдөө ойлгогдож байгаа байхгүй тэр кино чинь. Тэгээд би зүгээр хувьдаа нөө үзэгчийн хувьд надад энэ болсон явдал дээр суурилж хийж байгаа кинонууд айгу сонирхолтой санагддаг. Тэгээ дараагийн Rust-ийн дугаар дээр гарах кино ч гэсэн яг үзсэн байж таарсан. Тэгээ тэрийг киноныхаа араас нөгөө нэг болсон үйл явдлыг ингэж хөөж одоо тэр хүнийг нь бодит хүнийг нь олж харах гэдэг чинь судлах тий. Судлах тэр айгу сонирхолтой санагддаг. Тэгэхээр Өмдөг зорих замд гэдэг киног ер нь бас
Go Plus-аас үзье гэж бодож байна. Монгол кинодоос сүүлийн үед нэг үзэж чадахгүй, цаг гаргаж чадахгүй байгаа даа. Тэгэхээр Мико хэлсэн шиг та бүхэн маань бас Go Plus-аас энэ киног үзээрэй. Яагаад гэвэл бисэн те бодит хүн нь одоо хүртэл амьд байгаа. Тэгээ киноны нээлтэн дээр ирсэн. Онц хилчин гэдэг одоо цол авсан юм ба шүү дээ. Тэгээ сайн ажилласан гэд шагнад юм. Тийм сүх байгаа гэсэн хүнээс сэдвлэж одоо энэ киног үзсэн байна. Тэгэхээр та бүхэн бас үзээрэй. Бас Монгол орныхоо одоо те гоё байгалыг ялангуяа Өмнө Говь аймгийн Хүрэн хааны хийц гэдэг тэр маш гайхамшигтай тогтцыг бас хараарай. Би сая жишээлбэл те Godzilla кино шиг яг тийм яригддаг те. За нэг зүйл сонирхолтой та бүхэнд энэ кинонуудаа та бүхэн үзээд бидний санд болгож байгаа кинодыг үзэх тутамд та ингэж оноо цогцолнаа. Оноо цогцолохоор та тэр оноогоороо дараа нь Apple-ийн бүтээгдэхүүн очих юм байна. Энэ кинодыг ханаас үзэхээр Go Plus руу ороод Apple-тэй кино гэсэн цэс байгаа шүү. Тэндээс ороод үзээрэй. Кино бол оноотой. Тэгэхээр та бүхэн бас сүүлийн iPhone-ы загваруудыг бол хойж байгаа нэ шүү. Кино үзнээрээс. Apple-ийн өөр бас нэг сая чихвч утас гэж ярьжсэн. Тэгэнгүүтээ оноонод нь цуглах тусам, их цуглах тусам магадлал нэсэн. Яг зөв. За ингэж бидний ярих дараагийн кино бол 2025 оны 6 сард ер нь үзэгчдийн хүртэл болсон Materialist хэмээх кино байна. Энэ киног бол одоо монголчууд бол нэлээд сайн мэдэх нөө Past Lives гэдэг киноны найруулагч хийсэн байгаа. Celine Song гэдэг хүн найруулсан байгаа. Тэгэхээр Past Lives киног яагаад монголчууд сайн мэдэж нөхөр нэг Yin Yang гэдэг кинонд гардаг байхгүй. Тэрийг нь монголчууд аюух ингэ сошиалаар үтэн сэтгэлийн хүмүүс аюух биччихсэн. Тэр киног найруулсан Celine Song гэдэг найруулагч маань хоёр дахь одоо бүр хэмжээний уран сайхны кино нь энэ Materialist хэмээх кино гамаа. Энэ кино бол их сонирхолтой. Ярих сэдвч бас нэг юм байгаа. Товчхон маш товчхон зүгээр ингээд хураангуй хэлэх юм бол огт үзээгүй юм байж магадгүй та бүхэн хураангуй хэлэх юм бол ерөнхийдөө бол хосуудыг хооронд ингэж уулзуулдаг хүмүүс гэсэн. Яг төгс тохирох танилцуулдаг тий. Зуурчилдаг. Одоо тендрийн юм лайв хөлбөр юм байна. Нэг тиймэрхүү. Тэгээд ер нь хүмүүсийн би бол тэндээс нэлээд хитэн гоё поинтууд бол харж ирсэн. Ер нь хүн бол одоо бараа биш шүү дээ гэсэн одоо мессежүүд бас дунд нь гаргаж ирж байгаа. Яг үл тэр кино дөрмөс би бол нэг над тийм нуруутай тэдэн жилийн сарын урлагын тийм ингээд юм эстранс хоол захиалж байгаа юм шиг хэлээд байгаа байхгүй нөгөө тийм зуршлагч юм дээ. Нөгөөдг нь хацаансчод яг таар хүний нолох гэж байгаа юм тийм. Тэгээд төгсгөлдөө яг дундураач бас хэлж байгаа. Энд хүн чинь бараа шүү дээ тийм. Зүг сэтгэлээр хүмүүс уулзах хэрэгтэй гэдэг тиймэрхүү поинт гарч байгаа. За энэ дээр бол манай Расти маань бас сайн утсан байгаа. Бас өөрийн дүнэлтээ хэлэл их ярих юмтай бас. Тийм үдсэн. Юу Celine Song агуу сонирхолтой найруулагч байгаа юу? Past Lives кино ч өөрөө бол ингээд яг яг мэдээж тэр киноны үндсэн агуулга дээр бол ингээд солонгос жоохондоо байжгаад ингээд юм хөөрхөн найзууд ч юм уу тий бидээ ингээд юм одоо сэтгэлтэй хоёр хүүхэд байжгаад хоёр амьдрал нь хоёр өөр тийш явчихж байгаа. Тэгээд манай Гретелигийн дүр болохоор ингээд солонгос Америк руу цагаачлаад ингээд амьдрал нь тийш өөрлөсөн бараг 20 жилийн дараач лөө тий ингээд уулзж байгаа. Гэхдээ яг нөхцөл тэр юм шиг боловч яг үндсэндээ бол хүн төрөлхтнөөс бараг л хүн болгоны л мэдэрдэг нэг юм мэдрэмж юмнууд баг тий. Тэгсэн бол яах байсан бол гэдэг чинь тэр нь их хүчтэй үг нь бол янз бүр. Тэгтэл хүн болгоно нэг бодол бол бай тий. Тэгсэн бол яах байсан бол ингэч байсан болов гэдэг ч юм. Эсвэл магадгүй тэрийг бодоогүй 20 жил 25 30 жил явж байхад тэр хүн таарахад одоо бас адилхан хүчтэй мэддэгт үгүй өөрөө яж болох ч гэсэн дотор нь бас л тэр мэдрэмж байж лээдэг тий. Өө сайн үгээд өнгөрөхдөө энэ гэж юу илээ гэд тэр бүх юм нь одоо юу гэдэг нь нүдэнд ингээ харагдаад өнгөрдөг ч юм уу. Тэр мэдрэмжийг л ерөнхийдөө өгүүлж байгаа кино байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ дээр болохоор тэрийг бүр за эсрэгээр нь арай өөр болчих зүгээр. Гэхдээ тэрний нэг юм хүмүүсийн бидний романс тэгээ ингээд хүмүүсийн харилцаа тэгээ сэтгэлд ингээ хүмүүс үлддэг. Тэрийг бас нэг өөр хувилбарыг өөр одоо нөхцөлийг нь бас харуулж байгаа хэрэг. Тэнгүү сая Баатар маань хэлдэг яг кино бол ингээд матч мейкинг буюу одоо тийм чинь ингээд зуучладаг хүн болон тэр зуучлаг одоо өөртөө тэр хүмүүстэй холбож зуучлагчтай танилцж байгаа хүмүүсийн талаар байгаа. Тэнгүүт тэр чинь ингээд яг хүн чинь яг юм бүтээгдэхүүн юм уу үгүй юм уу. Ингээ ер нь за нэгдүгээр төр үнцэг. Хоёрдугаарт амьдрал дээр яг хүн ер нь одоо хайр ч юм уу. Яг энэ дээр хайр байгаа болохоос ер нь найз нөхөрл юм ч гэсэн байж болно шүү дээ. Тэр яг ингээд юм хүчээр үүсгэждэг юм уу те ингээ Амазоноос захиалаад авчиж болдог. Тэгээ Амазоноос бараа захиалгаж байгаа юм шиг фильтр дээр авчдаг юм уу эсвэл өөрөө ингээд нэм гоё одоо нөхцөл байдал нь үүсээд болдог юм уу те гэдгийг бас энэ ч тодорхой хэмжээнд хөндөж харуулж чадж байгаа бас кино байсан. Тийм тэгээд манай энэ одоо Celine Song гэдэг найруулагч их сонирхолтой. 6 сарын турш Нью-Йоркт одоо яг өөрөө энэ ажлыг хийжсэн байхгүй бод амьдрал. Тийм үү. Match maker буюу зуршлагч хийжсэн. Тэгээд энийгээ жоохон яг 100% биш л кино болохоор жоохон баяжуулна л. Тэгээд зохиол болгоод өөрөө зохиолыг хичээд өөрөө найруулсан киногоо. Тэр нэг сонирхолтойсэн. Тэр найруулагч минь өөрөө тэгж хүмүүстэй харилцаж байгаа 6 сарын туршид аюу их мэдж авч юм байна. Энэ хүмүүс чинь тийм байх юм. Тэгээ ер нь бол уран төр хөгжүүлэлтэд эндээсээ бас үүсгэсэн биш үү? Үндсэн гол санаа. Тийм.
үүссэн байгаа. Бас найруулагч тэр санаас ил айгүйх гарч ирсэн гэж олон хүнтэй уулзгаар чинь тий. Тэгэхээр яг хуу бодит амьдрал дээр бол хүмүүсээр зуушлуулад үнэхээр гоё таалагдсан байж болно. Мог таалагдахгүй ч хүчээр зарим бүр маш олон талын үнцэг бас байгаа гэж бодож байна. Тэгээ яг юунд болж байгаа бэ? Юунд нь болж байгаа? Одоо анхнаас нь ингээд тийм түрүүний хайрсан шиг хамаасаа шиг ингээд фильтрдэж танилцсан хүмүүс яг дараа нь юунд нь болох вэ? Тэгэхээр одоо юундаа болж урт хугацаанд үргэлжлэх вэ тэр нь гэдэг ч юм уу. Одоо тэр энэ кинон дээр нэг жишээ гарч байгаа шүү дээ, тийм. Үйл явдлыг ярьж байгаа шүү дээ. Одоо жишээ нэг хэсэг гарч байгаа ингээ хуран болохоор болж байгаа, тийм. Өмнө нь ингээ манай гол дүрийн танилцуулсан хоёр гэрлэхээр болсон. Тэгээ тэр эмэгтэй тэнцээ ингээ юм эргэлдэж байгаа ч юм шиг, тухгүй ч юм шиг юм мэдрэмжтэй. Тэнгүүд тэр эмэгтэй яаж юм гэсэн чинь би яг хүссэндээ хийгээд байгаа биш вэ, тийм. Ингээд окей тэр хүн нэг болохгүй байгаа даа биш. Би нэг гэрлэлт нэг хүссэндээ биш зүгээр ингээд эмэгтэй хүн гэдгийг харуулахын тулд ээж аав гэр бүлтэй өөрийгөө нэг юм батлах ч юм уу те дүүгээсээ илүү харагдах ч юм уу те дүүгийнхаа нөхрөөс нөгөөдг нь илүү хүн байгаад байгаа ч юм уу те ингээд юм айгүй олон комплекс юм юмнуудаас тийм ийм юмнаас болж хурим хийх гээд байна гэд тэрэндээ ингээд тохгүй байгаад байна гэсэн юм жишээ гарч байгаа хгүй. Тэнгүүд тэр чинь анханасаа яг юунаас болж танилцсан хүмүүс үлээ те ингээд нөө фильтрчсэн нөхдөөд байгаа шүү. Тэнгүүд тэр чинь ингээд урт хугацаанд бас тэр нь юунд болох вэ гэл нэг тийм асуулт тэр бол нэг тийм энэ кинонд яг энэ зөв яг энэ буруу гэсэн юм байхгүй. Гэтэ зүгээр асуултын тэмдэг болгоод үлдээж байгаа. Хүмүүс тэгээд өгөөд нь шүү дээ. Энэ зөрчлийг өөрсөнд нь хүмүүст үлдээгээд шүү дээ үзэгчтэй. Тэгэл яг нөгөө бүх хүмүүс бууж ирдэг мэдрэмжүүдийг яг үйлдэлээр нь харуулж байгаа сая растыг ярьдаг шиг. Тэгэхээр яг одоо үед бол бид хүн ингээл яг материалын үдлээр ханддаг болчихж юм те. За энэ ямар ажилтай юм те. Нэр автортай юм уу? Машинтай юм уу? Юу юм те? Хаана амьдарч байгаа юм те. Тэрийг бас баг зэрэгээр ингээд жоохон хөндөд өгч байгаа. Нэрний утга учир бас тэнд яваад шүү дээ. 100% бас тийм шиг гэж байгаа. Яг растыг хэлдэг шиг олон хүнцэг байгаа те. Үзэгчдээ өөрсдөнд бодуулах юм орхиж байгаа. Гэтэ энэ киног та хараа үзчихвэл их хэсэг нэг сонь дээр үеийн агууд амьдарч байгаа хүн гарч байгаа те. Тэгэхээр яг тэрийг би үзэж бодсон байхгүй. Үгүй нэрэл агуу дээр үед те бид чинь ингээл ямар ч унаа тэрэг байхгүй нөө галтай нэг бамбартай тэгэл суугаад хайрцаг бол гоё болоо гэж байгаа. Киноны ихэнх төсөөл тэрсээ гардаг байхгүй. Тэгж бодонгууд одоо энэ ч юу лээ гэж бас бодонгууд бүх юм яалч юм материалыг бас бид хаанаас эхэллээ те. Тэрийг нь харуулж өгöd шүү дээ. Тэгээ кредитийн бити орхиорой гэж хэлмээр байгаа. Одоо ингээд янз бүрийн үзэхээр кредитийн бүр дуустал үзээд бас айгүй сайн шүү ер нь тийм. Яг нэг чухал бол биш гэхдээ гоё ер нь. Та тэр киног бүр үзсэн шүү. Тийм. Жижигхэн юм хөөх юм бас нэмэгдэн тийм. Наач айгүй сонирхолтой санагдаж. Би үзээгүй л дээ бас. Найруулагч тэрийг гоё шийтгэж гэсэн үг. Эхлэл төгсгөлт нь яг ингээд дээр үеийн агууд байгаа хоёр хос их тийм. Чамд яг мэдээж кино санал болгож байгаа. Гэхдээ яг энэ кинон дээр бол яг төгс санагдаагүй л дээ. Тэрэн дээр нэг сэдвийн зүгээр асуу гэж үзсээ. Chemistry ямар санагдсан бэ? Одоо Dakota Johnson тэгээд Chris Evans за тэгээд мэдээж Pedro Pascal. За энэ гурван жүжигчний хоорондын яг уржин хайр бол биш. Гэхдээ тодорхой хэмжээний юм одоо chemistry-нууд тэ хоорондын авцалтай гэх юм уу те мэдээж чухал. Тэр ямар санагдсан? Chemistry бол надад дундаж заяа яг тийм бүрэн биш. Дундаж. Гэхдээ тэндээс юу нь илүү сэтгэлдүүлсэн бэхээр диалогууд харилцааны хоорондын яри үнэхээр сайн бичсэн санагдсан. Айгуу гоё ярьж ил хоорондоо бодсон өмнөх юмнууд нь гарч мараа те. Тэгэхээр диалог сайн бичжээ, сэлэнс найруулагч бол сайн бичт юм байна. Chemistry бол яг бүрэн сэтгэлд хүрээгүй. Тийм. Яг одоо тэр ингээ chemistry гэж үжигчин сайн муудаа бас биш байгаа тий. Тэгээ дүр нь бас нэг болохгүй доош тэр ингээ зүгээр нэг юм зүгээр л chemistry гэдэг шиг зүгээр л нэг юм тодорхой хэмжээний авцалтай таарах байх шүү. Тэгээ Chris Evans маань ер нь бас нэг тийм амар сайн жүжигч бас биш байгаадах шиг байна. Надад тэгж яа Captain America гоё те ингээд гэхдээ яг ингээл өөр дөрүүдийг харахаар энэ дэр ч гэсэн бас жоохон гологдож байгаа юм шиг санаа. Одоо чинь Pedro Pascal бол энэ дэр ойлгож байгаа. Тэгээ тэр жүжигчин бол яг ингээд энэ ийм дүр энэ хүн юуг илэрхийлж байгаа. Одоо дунд нь бас янз бүрийн унал төсөл болж байгаа. Тэрэн дээр тэр хүн ямар юун дээр эмзэг байх хэвээр юун дээр амар юм бүр ингээд төгс байх хэвээр гэдэг юм а мэдж байгаа. Тэгээ тэрийг төгс гаргаж байгаа хгүй тэр жүжигчтэй те ингээд Pedro Pascal бол яг 100% уучраал. За Dakota Johnson ч гэсэн бас гайгүй. Тэнгүүд манай Chris Evans магадгүй тэр дүр тэр ингээд юу байгаа хгүй 36 7 настай ингээд Нью-Йоркт амьдарч байгаа дансандаа $2,000 сарын $850 түрээс төлж 5 6 хүнтэй хамт амьдардаг юм одоо бүтлгүү жүжигчин гэдэг юм залуу 37 хүрцэнтэй ингээд амьдрал нь хайх гэж байгаа мэдхгүй ийм залуу байхгүй. Тэгээ тэр залуу Chris Evans магадгүй хитрхи гойдоодсэн байж магадгүй. Нэг бол тэгээ үнэмшилтэй санагдаагүй ч юм уу те магадгүй. Тэгээ зөвөр яг манай Chris Evans жоохон ингээд даа гэж бодогдсон. Тэгээс Pedro Pascal нэг хоёр бол арай болоод байгаа санагдсан. Pedro Pascal бол яах ч юм гээд өөрийнхөө дүрэл за би юм өрхт өнгөж тулт нь аваад гарчихжээ. Тийм. Chris Evans болохоор юу байгаа даа. Яг жүжигчэндээ бол нэг муу гэж байгаа юм шиг зүгээр. Ерөнхийдөө тэр киноны тэр дүр хөгжүүлэлт нь тийм л байсан учраас манай тэгэл гаргасан юм болоо да. Одоо зарим хэсгээр монголчууд бол
яшглаш гэмээр юм байна. Манайч ингээд амар хүлээстэй ингэж ингээд тэгээд тийм хүмүүсийг хараа. Яг дүр нь бас тийг санагдуулж иж болох юм чинь. Ер нь яг тэр гол дүрийн 3 жүжигчин бол энэ кино руу айгүй олон үзэгчдийг хөшөөрлөх ихний үндэс бас болж байгаа. За найруулагчаас гадна тийм. Гэхдээ ер нь яг нэг энэ дотор өгөх гээд байгаа мессеж одоо тайрын ярьж байгаас үдцсэн хоёр хүний ярьж байгаас сонсоход бол наад чинь нэг үзээд үзчихэд гимгүүл магадгүй одоо их нэртэйгээ сууж байгаа ч юм уу тийм. Эсвэл найз охидтойгоо сууж байгаа хамтдаа үзээд үзчихэд юм. Бид нар өөрсдөөсөө үргэлж бас энийг асууж байгаа шүү дээ. Ийм асуултыг. Бид нар өөрсдөө одоо амьдралд хэцүү санагдах үед хосууд яг юун дээрээ тогтож үлддэг тийм. Яг юун дээрээ үлддэг. Тэр чинь өөрөө сонгосон хүн байж иж үлдэх байх л да мэдгүй магадгүй. Би одоо зуучлуулаад танилцаад амар тэгэж одоо үргэжсэн ч юм уу хамт амьдарч ирсэн туршлага надад байхгүй. А гэтээ яг үүндээ бидний одоо амьдарч байгаа нийгэмд л зуучлал гэдэг чинь бас нэг салшгүй нэг хэсэг нь болчиход байгаа байхгүй. Тийм. Нийгэм жилаагүй баг болоод хөндөрөөд ирэнгүүт яалчгүй байх шаардлагатай нөхцөл гарч байгаа. Одоо ингээл бид чи өөрсдөө ингээл 30-аас 40 насны хооронд ингээл талд нь орж ий тээ. Тэгвэл бидний дунд ч гэсэн найз нөхөд ингээд ажил төрөл бүх юм болоод байгаа мөртлөө ганц бие яваад байгаа залуучууд байна. Тэгээ тэр хүмүүс чинь ингээд нөгөө хүн яг шууд анхны харцаараа дуурлал ингэж араас нь тэр бидний нөгөө хүүгүүд байсан шиг тэгэж гүхгүй болчиход байгаа. А тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр хүн нэг зам дээр нэг хүн гарч ирнэ. Тэгэхдээ тэрийг яаж гаргаж ирэх вэ? Найзууд нь танилцуулдаг ч юм уу мэдхгүй тийм. Нэг юм нийгмийн шаардлагаар юм болчиход байл да тодорхой хэмжээний хүмүүс. Тэгэхээр тэр чинь хүн танилцуулаад өгсөн хүн дараа нь салах нөгөө танилцуулж өгсөн хүнд айгүй юу шүү дээ. Одоо зүгээр хин одоо киноны дүр шиг зуучлагч биш ч гэсэн хоёр найзаараа танилцуулаад өгчдөг. Нөгөө салчаар би дунд нь гимших гээд байгаа байхгүй. Яг ч үгүй юу таар одоо яг энэ дэр юунаас нь болоо салч юу таарсангүй. Би юуг нь буруу хийчихвэ гэдэг ч юм уу тийм. Эсвэл би танилцуулах эсгүй ч байж юу гэдэг ч юм. Зөвхөн иймэрхүү өнцөг байдаг болохоор бид нар эхлээд хамгийн түрүүний өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагаараа хүнд дуурлаад дараа нь ямар нэгэн маргаан ч юм уу амьдралд асуудал үүсхийн цагт нэрэл би нүг жаах өөрөө хайртай болсон шүү дээ. Хүнээр дамжуулуулаагүй. Тэр чинь хэрвээ наваа хүн танилцуулаад өгсөн бол би тэр танилцуулж өгсөн хүн штэ гэж бодох юм билүү мэдэхгүй шүү дээ. Ирээдүйдээ ийм асуудал үүсэх. Тэгэхээр яг зүгээр сэтгэлийн дуудлага тэр нь өөрөө илүү гол хайр нь өөрөө хамгийн ихний суурь нь байж иж арай илүү урт хугацаанд би нэгэ хүлээн зөвшөөрж эсвэл уучлж чаддаг байх үндэс болд юм болоо зүгээр тайрын ярианд удаас л гэж бодлоо үзмээр санагдлаа. Тэгээ энэ дэр одоо бас сонирхолтой яг ганцхан тэр бол биш. Энэ дэр бас айгүй олон сэдвч юм юмнууд сууж тээ. Тэдний нэг нь бол ингээд дейтинг өрцөх болцохтой ингээд ертөнц бол бас эмэгтэй хүмүүст айгүй тухгүй дээрэс нь айгүй аюултай байх юм нөхцлүүд айгүй байдаг. За тэрийг нэг том сүртэй хүчлээгүй том хэсэг нь бол биш. Гэхдээ тэрийг энэ ч бас ингээд гаргаж байгаа. Тэгээ тэр бол бас юм тухтай бас юм бол биш. Тэгэнгүүт тэрийг нөгөө байгууллага юу гэж харж байгаа вэ гэдэг бас тэгээ наач нэг риск штэ тий угаасаа байх гэдэг ч юм уу нэг юм проблем. Тэнгүүд нөгөө нэг төрөний баатрыг эхлүүлдэг юм болж байгаа юм. Дейтинг ч өөрөө болцох ч өөрөө за дээрэс нь хүмүүс ч өөрөө бүтээгдэхүүн юм уу? Чин тэг ингээд мэдрэмжтэй таалагддаг уйлдаг инээдэг сэтгэмжтэй хүмүүс юм уу гэдэг юм нэг асуудал болж байгаа. Одоо тендер мендер чинь бас ингээд хүнийг бүтээгдэхүүн болгож байгаа байхгүй бас нөгөө яг байгууллагаас нь арга юм бол тэр бас айгуу чухал сэдв байсан. Дээрээс нь бас нэг юм болохоор бид нар яг заавал хүн ингээд хүсчээвэл ганцаараа амьдарч болно зүгээр. Гэхдээ хүн урт хугацааны хамт амьдарч байгаа нэг тодорхой хэмжээний ямар сэдв биш мэдрэмж тодорхой хэмжээний зорилгоор сонгож байгаа вэ гэдэг айгуу чухал. Юу бодож ямар тоо бодож сонгож байна гэдэг айгуу чухал байна. Ямар нэг байдлаар бодож байгаа. Тэгээ тэрийг яг зөв илэрхийлэх, буруу илэрхийлэх, зөв юм бодох, буруу гэсэн юм байна. Тэгээ энэ дэр одоо жишээ нь тэг ингээд нэг сцен байгаа л да. Би ингээд чамтай байхыг ингээд бодохоор би чам сэтгэл байна те. Гэхдээ ингээд чамтай байхыг бодохоор ингээд ийм шит ингээд ийм аргуу хоолны газар хямдхан хоол идэ те ингээд дэлбэрсэн машинтай хамт яваад ингээд хідэн хүнтэй хамт байр хуваагаад ингээд амьдарч байгаа хүссэн үсээгөө бодогдоод байна. Энэ би өөрөө энэ бодолтой тухтай бол биш те бодож байгаадаа тухтай ч гэсэн яагааргүй бодогдоод энэ ингээд би гэдэг хүн ийм хүн тэгээ би ингээд толгоон дотор тоо бодоод байна. Нөлөөлөд нь ш тэр. Тийм ингээд тэрийгэ зүгээр үнэ илэрхийлж байгаа. Хайртай байж болно гэх. Арчиж байгаа зүйл надад нөлөөлөл. Тэгээд чинь дээрэс нь амьдрал дээр бас практик юм байгаа байхгүй юм те. Яг дээрэс нь бас нэг эдийн засгийн хүмүүсийн ялгаа малгай яаж нөлөөлж байгаа энэ төр гэдэг бас нэг айгу чухал сэдв байгаа. Ер нь Селенсон найруулагч өөрөө тэр тал дээр айгу ач холбогдол гэдэг ярилцлага юмнуудыг харах юм бол ингээд экономийн нөхцөл байдлаас болж хүмүүсийн амьдрал ямар нөлөөлж байгаа гэдэг тэрийг айгу ярьдаг. Тэгэхээр тэр сэдвний чинь нүүрэн тулахгүй а гэхдээ бас дундуур нь яваад байгаа байхгүй. Тийм ийм бас сэдв байгаа. Тэгээд тэр чинь бас нэг юм яхаар хүний амьдрал нөлөөлөх юм байна л да. Одоо тэр чинь одоо эмэгтэй хүн те өөрийнх нь хамт байх гэж байгаа залуу 1000 хайртай байсан ч гэсэн те
тэр хүнтэй яг тэгж байна гэхээр чинь буухгүй байгаа шүү дээ бас нэг. Тэгэхээр яг юуг нь сонгож ийнэ гэдэг бас яг одоо мэдээж хүнээс хамаар нэгцлээс хамаар нь тэр сонирхолтой байна. Энэ хүн дээр эмгтээчүүдийн хоорондын яриан дээр нэлээд их гарч байгаа нэг үг гэдэг. Тэр нь би бол одоо авсан дуртлаа ганцаараа амьдрнаа ч гэдэг юм те. Тийм үг нэлээд гараад байгаа байхгүй. Нэг бол маш баян хүнтэй суун, нэг бол одоо би ганцаараа үхье тий. Тийм яриа одоо сүүлийн үед нэлээд харагдаад үлээ. Одоо тийм эмгтээчүүд бас нийгэмдэр байгаа. Тэгэхээр эндээс юу гэж юм нэхэр нийгэм нь угаасаа нэг хүнийг ингэж шалгуурт оруулдаг болсон тий. Би эрэгтэй нь өндөр байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Эмэгтэй нь одоо тийм үзмжтэй байх хэрэгтэй юм. Тийм зүйл харагдаад тэр одоо шалгууртаа тэнцэх гээд нөгөө хүмүүс мөнгө төгрөг гаргаад одоо би эрэгтнэрээ ингэж нэмэлтэм хийдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл аюу харагдаж байгаа. Тэгээд түрүүний нэг агуу үеийг санангууд агуу ямар ч тийм юм байхгүй зүгээр л бодох юмгүй. За. Тэрэн дээр бэлтгэлдэг шиг. Одоо тэрэн дээр бас энэ кинонд нэг хэсэг байгаа. Яг тэрэн дээр яж ихээр үгүй би ингээд одоо юу гэдэг чиний ингээд юутай байхгүй те ингээд үзэмжтэй чинь би амьдрахгүй үзэмж чинь байгаа мэдээж ойлгомжтой. Гэтэ үзэмжтэй чинь би амьдрахгүй би чи гэдэг хүнтэй байна. Тэг хүн чинь надаа чухал байна. Тэр хүн чинь миний хувьд хөрөнгө оруулалт байна гэж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалт мөн. Тэгээ ер нь бол харилцаа бол бизнес те яг одоо тийм үнэн зөв. Гэхдээ миний хувьд чиний царай зүс чинь биш. Би царай зүстэй тэрэнд чинь хөрөнгө оруулалт хийх гээд байгаа даа биш. Би ингээд чи гэдэг хүнтэй чинь байх гэдэг байна. Тэр хүнд чинь хөрөнгө оруулалт хийх нь миний хувьд бол одоо ингээд хүсэж байгаа зөв одоо яг буцаан олголттой хайшаа зүгээр return of investment нь хайшаа гэхдээ тэр нь ингээд одоо муухай гаргалыг ашигтай гэх буюу сэтгэлд гоё байх гээд байна. Гэсэн нэг юм утгатай юм бол бас явж байгаа нэг сцен дээр тийм. Тэгэхээр одоо нөгөө хүн болгон өөрийн гэсэн нэг юм хэмжүүр байгаад шүү дээ. Сонголт хийхэд тэр чинь за зарим бүсгүүчүүд материал харж болно. Хардаг гэж байна. Материал огт хардггүй бүсгүүч гэсэн бас байж л байгаа хгүй. Энэ одоо энэ нийгэм дээр чинь тэрчгээрээ тийм. Зүгээр сайхан сэтгэл ханаж хараад тэр хүндээ ингээд хайртай хамт байхад тухтай байдаг ч юм уу тэрийг нь харж болно. Тэгээ ирээдүйд яг хоёулаа материалыг хамтдаа бүтээнэ гэдэг ч юм уу. Тим сонголт хүртэл зарим юм ихтэй хийж болдог байхгүй тийм. Эрэгтэйчүүч гэсэн амар лидершип байж болно. Гэхдээ бүх юм нэг юм хоёр талтай гэдэг юм байдаг шүү дээ. Мундаг мөнгөтэй хүнтэй чи хамт амьдрий гэдэг сонголтоо үнэхээр хийх юм бол тэр хүн чамд гарах цаг маш бага байх магадлал өндөр. Яг тэр чинь маш тасралтгүй одоо бизнес юм уу те ингээд ийм ажил төрөлтөй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр золиосыг бас окей гэж хүлээж авч ивэл байж бол. Зүгээр үнэхээр романтик хоёул хобби нэг сонирхол нэг байвал тэр хүн тодорхой хэмжээнд амар бизнесмен шиг хэмжээний мөнгөтэй биш ч гэсэн ингээм хамт амьдрахад их тухтай байж болно. Тэгэхээр нөгөө хүнтэй ч хамт байя гэдэг ч юм. Тэг яг бид нар ч гэсэн одоо гурлаач гэсэн яг сонголт хийхэд шал өөр зүйлсийг л хардаг байх л та. Тэгээ одоо нөгөө энэ дээр бас нэг сонирхолтой юу гарч байгаа ингээ харахаар ер нь мэдээж тэгж таарна. Тэгээ тэрээс бас одоо ингээд 30-аад нас руу ороод за тэгээ бүр цаашаага 40-50-аад нас руу ороод ирэнгүүт дейтинг гэдэг ертөнц амар хэцүү болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ингээд айгүй их юутай одоо шахтаа хүмүүс байгаа тийм ингээд янз бүрийн их юм туулцсан тэр нь таарахгүй тэрийг ингээд нийлүүлнэ гэдэг чинь за мэдээж эдийн засгийн юм орж ирэнгүүт чинь ажил амьдрал гэдэг юм орж ирнэ зөвхөн нөгөө эдийн засгийн шаардлагаас гадна зөвхөн нөхцөл байдал тийм тэнгүүт ингээд айгүй хэцүү байх гэж бодоод байгаа байхгүй тэрийг мэдгүй байгаад бол баяртай яг одоо нөхцөл дээдийн ертөнцид байхгүй байгаад бол баяртай би айж ин яг тэрнээс чинь 25 та үеийн шалгуур тийм 30 та болох жоохон буу 35 та болохоор дахиад буугаад ирж шүү дээ. Нөгөө шалгуур чинь буу. Тэгээд 40 та болоо 40 гараад ирэхээ үед бол бүр шалгуур багасах байх л та. Одоо болохоор хувирах байх. Нөгөө нэг сүүл рүү яадаг шүү дээ. Цайгаа чамаагүй хуваагаад гэдэг шиг. Ер нь ингээд айгүй өндөр хөгжсөн орнуудад энэ нөгөө зуучлах юм зүйл ингээд хөгжөөд тах шиг байна. Монгол бол одоогор тийм их биш үлээ. Гэтэ нөгөө өрний соёлоос гэдэг ч юм уу. Явандаа энэ Дэвид бид нар нөгөө цэвэр савл зардаг нэг шоолдог гэсэн шүү дээ. Одоо хэрэглэл тэрэн шиг явандаа энэ Монголд нэлээд хөгжих бий болох. Өрний соёлоос хамаарч яг тэгээ дээрэс нь юу байл да нэг хотод ихэнхдээ нэг хотод төвлөрж байна. Тодорхой хэмжээний насны хүмүүс нь ихэнхдээ нэг хүрэл доо. Яг нэг хүү таньдаг ингээл ер нь болцдог шүү дээ. Тэгэхээр яг бас гайгүй байгаа дах шүү. Яг тэг шаардлага нөхцөлнөөс арай тий нөхцөл нь жоохон өөр байх шиг байна. Гэтэ нөгөө сошиал медиа янз бүр юмнаас болоод бас хүмүүсийн одоо нөгөө нэг touch crush гадаа гараач гэдэг шиг тий тэр нь жоохон багасаад ирэнгүүт яалтчгүй тэр шаардлага жоохон нэмэгдэл байх л да тий. Тэгээ одоо түрүүний растиг хэлдэг шиг бизнес болчиход байна тий. Тэндэр ч гэсэн бизнес гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ киног нь бүтээгдэхүүн болчиход байна. Нөгөө нэг найруулагчийн өмнөх Past Lives кинон дэр хамт ажилласан зурлаач нь яг энэ кинон дэр ажилласан юм лээ. Зураг авалтанд бол надад их таалагдсан. Одоо бидний үеийн ч юм уу нэг жоохон тийм амар экшн гэхээс илүү ингээд жоохон 50 кинонд бас гоё санагддаг болчих. Айгу айж жоохон тэг өнгө нь их гоё байсан. Эвлүүлэгнийх нөгөө нэг хоёр дүрс кадр шилжил айгу таалагдчихсан. Ингээд
шалан дээр цүнх хаяхад цүнхнээс нь уц дуурж байгаа дараагийнх нь шууд ингээд дараагийн кадр ч юм уу тийм хоорондоо эвлүүлэг болж таалагдчихсан. Тэгээд яг үдцэн хүнд бол асуулт зөндөө төрнө. Яаж яахгүй. Ингээд эргэтэй ч эмхтэй ч та ингээд энэ киног үзэх юм бол нэрээ би байсан бол ямар сонголт хийх вэ тийм. Би юу шийдэх вэ? Би энэ хүний оронд яасан бол тийм одоо бодол их орж ирнэ. Тэгэхээр нэг киног та хүнд үнэхээр үзээсэй гэж санал болгож байна. Хүнд нэг удаасан сайн кино байгаа шүү. Тэр дуусахгүй сэдвүүл болох юм байна. Тэгээ сонирхолтой яриа бол нэлээд гарна. Ер нь бол Үдчихэд бүр ингэмээ санагдлаа надаа. Хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүн үдчихэд хилцүүлэг маяг юм хийгээд. Та нар ягаад ийм хүсдэг? Бид нар ягаад ийм хүсдэг гэдэг юм хийвлаач бас сонирхолтой сэдв болж магадгүй. ер нь хилцүүлэг бол айгүй гоё. Дуусахгүй шүү дээ тэр чинь. Тэгээд би энийг айхтар буруутгахгүй. Гэхдээ сонсоод тэгвэл ягаад энийг ингэж сонгож байгаа юм бэ? Энийг ягаад ингэж сонгохгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Тэр болоосаа. Сонирхолтой кино. За тэгээд энэ кинон дээр нөө агентлаг гарч байгаа Adore гэдэг нөө тэр зуучлах байгуулагч юм байл та. Байгуулган гэсэн үг. Тэгээд тэн дээр нэг milestone ч нөө нэг тухайн ажилтны нэг амжилт болсон юу хүний гэрэл дээр байдаг нэг сонирхолтой санагдчихсан. Ингээд бөө баярлалаа гэж хүмүүс нь шуугилдаа. Тэгвэл нөө зуучлсан хүмүүс нь хоорондоо гэрлэхээр тэр нь одоо амжилт болд юм байл. Тэр хэсэг бүр ингээд юу гараад хөөх гэж бүр амар баярлал бүр байр зарлаа гэдэг шиг ба. Тийм байгуулахаараа бөө болж байгаа байхгүй. Тийм шиг л бол. Тэрийг одоо Аз хүн үзвэл гэж гайхаад тэгтээ бас сонирхолтой үйл явдалтай. Тунд авгүй кино тэгээ та хүн үзээрэй. Тэгээ бас тэр нөө зураг алтын дээр ганцхан нэг нөгөө зураг алт уурын амьсгал дээр гоё харагдаж байгаа. Тэрэн дээр нэмээд нэг нөө эн чинь амар үегүй одоо чи Parasite ч юм уу тэр шиг мэдээж биш аа. Гэхдээ тэнцээ ингээд орчны мэдрэмжийн ялгаа бас өгч байгаа. Одоо тэнцээ ингээд Педро Паскал амар баян залуугийн дүр байгаа байхгүй. Тэнгүүт ингээд Педро Паскалтай явж байгаа сценүүдийн production design айгүй гоё. Одоо тайз тасалт гэдэг чинь монголоор тийм тайзт айгүй юм цэвэрхэн гэрэг муугаа бусдын цэвэрхэн биш биш болох гэдэг. Гэтэ нэг баян харагддаг юм уу тийм мэдрэмж өгдөг тийм. Тэнгүүт өөр нэг сценүүд нь болохоор заавал муухай зааван гэж байгаа биш ч гэсэн зүгээр арай жоохон замбраагүй ч юм уу те арай юм олон зүйлтэй ч юм уу эсвэл юм симметрик биш ч юм уу те тийм энгийн зүйлэр түүнээс ингээл кинон энэ ядуу энэ баяг гэдэг байгаа бол биш тэр зүйлүүдийг юм зөөлхөн эвтэхнэр айгуугаас хүндэн тааруулж гэдэг шиг дүрдэн тааруулсан бас юм явсан байна тийм хүчлээгүй гэхдээ тэр бас айгуу тийм сонирхолтой байсан. Тэгээд энийг сая Растыг хэлж байгаа дэр нэмэлхэд киноны сайн гэдэг чинь заавал нэг хүчилж амаар ингэж хэлэх хөштэй зүгээр л дүрсээр үзэл хүн пак гэж мэдрэмжээр авах гэдэг чинь сайн кино байхгүй. Кино гэж ажиллах баг ярих хэрэгтэй дүрсээр үзүүлэхдээ энийг бол бас сайн гаргасан. Яг сая нэг тайз тасалт дээр бол үнэхээр сайн гаргасан билээ. Монтаж ч гэсэн тэр дээр айгүй гоё орж ирнэ. Шууд хүмүүс бодвол гэл ойлгомжтой байхаар. Ийм кино байна. За ингээд та бүхэнд одоо бидний ярьсан материалист киног одоо таалагдсан байх гэж бодож бид нэрс хангалттай сайхан сэдлийг өглөө та бүхэн. Тэгэхээр та бүхэн үзээрээ хамт одоо хосуудтай үздэг ч юм уу найз нөхдөдтэй үзээд үгүй чамд юмр бодогддог гэдэг чи сая Микогийн хэлдэг чиг хоорондоо яриа өрнүүлээрээ. Дуусчгүй яриа болно. Гэхдээ би хоорондоо битээ маргаарай. Go Plus-аас та бүхэн саяны бидний дөрдсөн кинонуудыг үзээд за тэгээд оноо цуглуулад Apple-тэй систем Apple-тэй системээс киногоо үзээд оноогоо цуглуулж яваад тэгээ сар бүрийн эцэстэр Apple-ийн бүтээгдэхүүн буюу одоо iPhone 17, Apple Watch, за дээр чихвч тийм iPod, AirPods хамгийн сүүлийн загваруудыг нь бас хожих боломжийг Go Plus-ийн хамт олон маань олгож байгаа юм байна. Тэгээ SkyMedia Go Plus-тай хамтдаа байж бидний бас та бүхэнд санал болгож байгаа кинонуудыг бас үзэж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Apple-тай кино урамшууллыг хэллээ. Та Apple-тай кино зэснээс хүссэн кино цуурлаа үзэж кино багцаа идэвхжүүлээд iPhone 17 Pro, MacBook Air M3, iWatch Series 10 зэрэг Apple брендийн бэлгийн эзэн болоорой.